Ерхий сайд танаас дараах асуудалтай холбоотой асуулт асууя. Амжиргааны өртөг мэдээж Монгол улс бол амжиргааны өртөг хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол бага боловч бодит орлого нь бол хизээч түүнтэйгээ нийцдэхгүй учраас амжиргааны өртөг асар өндөртөө гэж тооцогдохоос өөр замгүй болчихж байгаа. За мэдээж одоо ядуурлын төвшин бол 418 мянган төгрөг гэж байгаа. Тэгээ одоо энэ 418 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо бол одоо маш өндөр, иргэдийн тоо бол бас маш өндөр. Тэгэхээр ядуурлын төвшин 27% байна. Өөрөөр хэлбэл 913 мянган хүн ядуурлаас доогуур төвшөнд амьдарч байна. Сүүлийн 10 жил ерөөсөө энэ бодит энэ ядуурлын төвшин нэмэгдсэн, одоо буурсангүй, огт буурсангүй. Гэтэл Вьетнам улс 1990 онд ядуурлын төвшин 70% байсан юм байна. За Монголд бол тэр үед 33% байсан юм байна. Гэтэл өнөөдөр Вьетнам улс ядуурлын төвшин 4% болцсон байна. Монгол нөгөө л 28, 27. Огт буурахгүй байна. За тэгээд та эдийн засгч хүн мэдж байгаа. Engel-ийн коэффициент тэгээ те. Нийт одоо энэ айл өрхүүд иргэдийн зарлагын хүнсний зарлага нь хэд вэ нэ? Нийт зардалтах, эзлэх хүнсний зардал юу нь хэд байгаа юм болоо? Энийг гаргадаг юм уу? Тэгээ эндээс маш их юм хамаарх юм бэлээ. Монголд бол асар өндөр байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зардал өндөр байна гэдэг чинь хоол хүнснээс өөр зардал гаргах ямар ч боломжгүй. Юун театрт очиж кино үзэх, юун тэр зугаа цэнгэл байхгүй. Аргагүй штэ. 900 мянга, бараг сая орчим хүн нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байхад ямар соёлын зардал гаргах юм бэ? Тэгэхээр энэ коэффициентийг зөв болгох тал дээр эсвэл энийг ер нь хэмждэг тийм зүйл байна уу энэ Монгол улсын засгийн газарт? Яаж Монгол улсыг За ер нь би ирээдүйн цаг дээр зөвхөн яриаггүй өнгөрсөн одоо ирээдүйн 3 цаг дээр ярьж байгаа гэж бодож байгаа. Яг тэгэхээр би төсвийн тодтол хийсэн үнийн өсөлтийг бууруулахын тулд 2025 оны төсвийн тодтол хийж 2026 оны төсвийг илүү бодиттой мөчлөг сөрсөн бодлого болгож энэ талаас эдийн засгт үн өсөх дарамтыг бууруулж цалин нэмэгдүүлж суур орчинг арилга засгаж чиглэгдсэн ийм өөрчлөлтүүдийг хийж ирснээр ирээдүйд хийх энэ 5 жилийн үндсэн чиглэлийг улсын хурлаар одоо батлагдж байгаа учраас ийм 3 цаг дээр ярьж байна. Тийм учраас дандаа өнгөрсөн цаг дээр ярих нь хаашаа дандаа ирээдүйн цаг дээр ярих юм энэ гурваа холбож ер нь альва 3 үе дээрээ тогтчих хэрэгтэй гэж би ойлгож байгаа. Тийм учраас зөвхөн 10 жилийн эдийн засаг ингэ болох ойлгосон юм биш. Энэ бол 30 жилийн алдаа. Өмч хөвчлөөс хасуулаад хүнсний үйлдвэрлэл за тэгээд дэлхийн удалдааны байгууллагад илсэн эдийн засгийн алдаатай бодлогууд чинь үр дүнд энэ үн өсдөг өөрсдөө үйлдвэрлэгч ус биш болсон хараат болсон хамааралтай болсон энэ бүх тоо эдийн засгийн баримтууд чинь 30 жилийн алдаа. Зөвхөн 10 жилд бий болсон юм шиг. Энэ авилга хулгай чинь одоо өмч хөвчлөөс эхлээл өнөө хүртэл үргэлжилж байгаа энэ арчилтай хамт үр хөврөл нь гараад ирсэн бүтээгдэхүүн. Тийм учраас танаа манаа гэж бие биеругаа чих биш хамтраад энэ болж бүтэхгүй асуудлуудаа шийдээд засаад тэгээ цорхоогоо бөглөөд хамтраад урагшлах нь л одоо илүү эрүүл шийдэл гарц. Тийм учраас одоо бид нэр бие биенийгаа буруутгахаас илүү зөв шийдэл гаргахын төлөө явах хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас бид эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж улсын хурд өргөн барих гэж байна. Хувийн хвшийг дэмжих татврын таатай орчныг бүрдүүлэх, төрийн өмчт компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтаж шилжүүлэх, дид үст орчин хүчний төслүүд төлхөө анхаарах зэрэг арга хэмжээг одоо нэмэгдүүлж, энэний үр дүнд бүтээмж нэмэгдэж, энэ хэрээр Монгол хүний үнэлэмж өсөж цалин орлого нэмэгдэнэ. Бүтээмж сайтай бол цалин орлого нэмэгдэнэ. За Монгол улсад амжиргааны өртгийн өөрчлөлтийг хэрэглээний үнийн индекс буюу инфляцаар тооцдог. За энэ хэмжээсийг бол 10,000 өрхийг төврээр самсргүй төврээр сонгож авч хагаад бүх нийгмийг төлөөж чадвал 10,000 өрхий хэрэглээний багцыг судалж үзээд тэндээс 430 барааны гол хэрэгэлдэг. Тэр Монгол айл өрхүүдийн хэрэгэлдэг 430 бараа үйлчилгээний үнийг олон улсын валютын сангийн аргачлалын дагуу бусад улсуудын дэлхийн стандартын дагуу улсуудын дагуу 430 барааны үнийг нэг сагсанд хийж энэгээр инфляцийг тооцдог. Тэгэхээр энэ дотор бол хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хэрэгсэл за тэгээ бараа үйлчилгээний бүгдийнх нь үн орж байгаа. Одоо хамгийн дийлэнх их нь яг таны хэлсэн зөв. Нэг ялангуяа 2019 оноос хойш ковидоос хойш хүнсний бүтээгдэхүүний үн 2 дахин нэмэгдсэн. Одоо гурлийн үн, далхны үн сая
жаргалан гişүүлээд ирсэн 2700 атга талах 2700 болсон. Бус талхууд өөр 2700 төгрөг болсон бол тэр үед 1400 төгрөг байсан бол 2700 болох жишээтэй. Гурлийн үнд бас бараг 2 дэх өссөн. Ингээд тээвэр логистикийн шинжтэй дэлхийн техникийн хямралаас шалтгаалаад ер нь дэлхийн улсууд их инфляц бий болсон. Туркийн инфляц 33%, нөгөө яриад байгаа Малайзия, Аргентины инфляц одоо 38% байх шийдэ. Манай улсын хувьд бол одоо 2 оронтой тоонтой барьж дэлхийн нийтээр өссөн. Энэ дотроо бол үнийн өсөлтөнд Монгол хүний хувьд мах гурил 2 бол хамгийн суур үн байгаа. Одоо өнөөдөр махны үнийг 20,000, үхрийн мах ястай мах 20,000, ясгүй мах 23,000 орчим төгрөг байгаа. Энэ бол бид нар захыг нээснээр чэнжгүүгээр малчид шууд 4 цэгт махыг шууд борлуулж малчтаас борлуулж эхэлсэн чинь үн одоо 1000 орчим төгрөгөөр буурч байгаа. Өвлөд шинтэргээд. Махны үн бол байнга өсч ирсэн юм билээ. Бас л 2 дахин баг өссөн. Тэгэхээр энэ бид ажил авснаас хойш 6 сарын 30-наас энэ хооронд бол үн доктортой байгаа. Валютын Баярмаг шүү. За мэдээж бодит орлого нь амжиргааны өртгөө яагаад ч гүйцэхэ болсон гэдэг нь бол тодорхой байгаа. За 8-аас 12% хооронд хэлбэлцэж гин гэж байгаа инфляцийг үндэсний статистикийн хороо. Гэтэл хүнсний инфляц дангаараа 15-аас 20% гэж байгаа. Тэгэхээр ер нь бол бодит байдал дээр иргэдийн 70-аас 80% ядуу амьдарч байна гэж үзэж байгаа. Тэгэхээр таны өргөн барих гэж байгаа татврын багц хуулинд иргэдийн бодит орлогыг дэмжсэн ямар ч зүйл заалт байхгүй байгаа. Тэр хувь хүний орлогын албан татврыг 1% болгох гэсэн энэ иргэдийн 100 мянган иргэдийн санаачлага амун гишүүдийн санаачлаад өргөн барихад бэлтгэсэн байгаа энэ хуулийн төслийг та дэмжих үү? Ингэж бодит орлого чинь бага чадхаа нэмэгдээд улмаар тэр өртгөө нөхөх чадахгүй хэдий ч бага чадхаа одоо зардлаа одоо хамрах хүрээнд очих юм а. Тэгэхээр энэ дээр та яг ямар бодолтой байгаа юм бэ? Энэ татвар дээр ялангуяа бодит орлогыг нэмэгдүүлэх дээр иргэдийн Ерөнхий сайд. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтыг 2 дахин нэмэгдүүлэх 5% төрөх юм төслийг улсын хурал дүрэг мэдүүлсэн. Одоо 10 дугаар сарын 1 болоод хойшлцсон байлээ. Гэхдээ 10 дугаар энэ бол бас бодит байдал дээр 5% гэдэг үндсэндээ 50%-аар буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа нь инфляцид нөгөө инфляцид бас нэмэгдсэн өртгийн албан татвар чи өөрөө үнд шингээд яваад байдаг учраас энэ бол тодорхой хэмжээний нэг талаасаа инфляцид нөгөө талаасаа иргэдийн орлогод бодиттой нэмэр хандив болно гэж тооцож байгаа. Одоо дундаж орлого 3 сая гэж агуулж жилдээ нэг 4 амбулт өрөх байл худалдаа авалт хэмжээгээр 3-аас 4 сая төгрөг буцаагаад аваад ах нөөцийн буцаа олголтоос аваад ах энэ бол ингээд жишээлбэл хамгийн бодиттой жишээ. Бусад хүн амын орлогын албан татвар одоо 1%. За бага орлоготой иргэдэд илүү дэмжсэн юм татврын реформын 3-аас 4 их найдаар татврын дарамтыг бууруулах чиглэсэн татврын багц хуулийн төслийг парламент дээр тавиад манай сангийн холбогдох газрууд ер нь өнөөдрийн сэдв бол амжиргааны өртөг. Тэгэхээр тантай нэгдүгээр энэ хавтгаас халамжаар бол иргэдийн амжиргааг шийдэж чадахгүй. Одоо бага орлоготой иргэдийн орлогын 78% нь тэтгэр тэтгэмж бүрдүүлж байгаа. Тэр зорилт бүлэгтээ илүү чиглэсэн ийм халамжийн бодлого бол илүү оновчтой. Ийм учраас нийт иргэдийн бараг 90% нь тэтгэвэр тэтгэмж авдаг гэсэн ийм судалгаа байна. 90% нь ямар нэгэн байдлаар тэтгэвэр тэтгэмж оногдож байна. Ийм учраас халамжийг оновчтой болгох халамжийн реформ хийх чиглэлээр манай Авбакир сайд ажиллаж байгаа. Тэр талаар бас дэлгэрүүлж хариулж болно. Ер нь яг инфляц бол ерөөсөө амжиргааны өртөг бол нөгөө амжиргаа инфляц үнийн өсөлтөөр л хэмжигдэж байгаа. Амжиргааны өртгийн өөрчлөлт нь энэ бол бид нар эрэлт нийлүүлэлт хоёулангийг анхаарахгүй бол дандаа нийлүүлэлтийн шин чанартай инфляц биш эрэлтийн шин чанартай инфляц бий болоод байгаа. За нийлүүлэлт талаас ихэд энэ жилийн хувьд шатхуун эрчим хүчний үнийн өсөлтүүд нөлөөлсөн бол одоо улсын хурлаас батлагдсан энэ Улаанбаатар импортыг тэглэсэн ч байд юм гурилын импортыг тэглэсэнтэй холбогдоод тариалт багасж манай ургац 34.7%-аар буурсан тариалттайгаа. Энээс болоод энэ жил бид нар бол Улаанбаатар импортоор авахаас өөр аргагүй болж байгаа. За төмс 54.8 хүнсний нөгөө 15%-аар буурсан. Энэ бол нийлүүлэлт буурж байгаа учраас импортыг өдөөж байгаа.